Диабен. За би Италид энэ жилээс ирээд Пизагийн их сургуульд архитектурын мэргэжлээр суралцж байгаа. Миний мэргэжил болохоор давхар архитектураас гадна барилгын инженер, хот төлөвлөлт гэсэн мэргэжлүүдийг хосолсон тийм мэргэжил байгаа. За тэгээд би өөрөө YouTube сувгаараа ерөөхдөө Италитай холбоотой өөрөө туулсан мэдэрсэн юмнуудаа хуваалцаар шийдсэн байгаа. За тэгээд хамгийн ихний Италитай холбоотой бичлэгдээ тавтай морил бас маш их баярлаа. За тэгээд гачигнаас харсанчлан Италид ирснээсээ хойш ер нь ямархуу соёлын шок гэх үү, зарим зурс нь бол ялцчгүй соёлын шок, зарим нь болохоор нэг тийм за Итали хүн ер нь иймэрхүү л байдгийн байна да гэж бодсон зүйлсүүд гэсэн үг. За тэгээд надад ямар тааж 8 ширхэг зүйлс байна. За тэгээд тэрийг хаваалцъя. Хамгийн ихнийх нь нусаа нэх. Би бүр амар муухай марыг хэлж байна. Гэхдээ энийг Италид ирэхдээ мэдээд ирсэн байвал зүгээр гэж бодогцсон. За яадаг вэ гэхээр Итали хүмүүс ер нь бол ингээд миний төсөөллөөр хамгийн анхны expectation маань гадны ус орон юм чинь нусааных дээрээ нэг тийм амар юм нуугаа тэгээд юм цэвэрч байдлаар байх хэрэгтэй байх гэж би боддог байсан аахгүй юу. Тэгсэн чинь Итали хүмүүс зүгээр хүний өдөөс харж байгаа нусаа ничдэг. Тэг би тэрийг ингээд анх харчаад амар гайхчихсан заяа. Ингээл миний өдөөс зүгээр нэг хүн харж байгаа нусаа нин. За миний өдөөс ч одоо дүүрч. Бүр ингээд профессорынхаа өдөөс харж байгаа. Өдөөс нь ингээд хичээлээ тайлбарлаа. Бүр яг ингээд өмнө нэрээ зогсож байгаа байхгүй. Тэнгүү шууд ингээд өдөөс нь хараад нусаа нийдэг заяа. Тэр бүр амар сонин. Тэг би анх харчаад үнэхээр надад соёлын шок болж байсан за. Ямар сонин бүдүүлэг хүмүүс вэ л гэж бодсон. Тэг би зөвхөн тэр хүний тэгж гэж бодсон чинь ингээд хичээлдээ суугаал яваад хахад хүмүүс өдөөс нь хараа нусаа нисээр л лээсэн. Тэгээд тэгж гэж жаад би ингээд амар гайхсан байгаа шүү дээ. Тэрнийхээ хариултыг олоогүй л яваад байгаа. Тэгсэн чинь нэг өдөр би хумс хийж агаад Итали үйлчлэгчээс асууж байгаа байхгүй юу? Ингээд Италичууд ингээд хүний өдөөс хараа нусаа нэгээд амар сонин заваан санагдахгүй нь тайдад гэтгсэн чинь. Тэр хүмүүс яаж хахад нөгөө нэг миний өдөөс хараа цай байж байгаарэ гэдэг томсаа хэлжсэн шууд цүнхрүүгээ ингээд спикерийг гаргаж чинь өдөөс хараа нусаа нэчээд буцаад талхий заахгүй юу? Тэгээ би гинт нөгөө нэг тэр юм санаад хөө тайдад нэрээ ингээд энэ амар сонин санагддаггүй юу? Надад бол ингээд амар шин соёл энэ. Манай Монгол хизээч хүний өдөөс хараад ингээд нусаа нээдэггүй гэд. Тэгээ та нар яад ингээд надаас гайхаад асуухаар нь бид нар нусаа нэхгүй гараад нийн аль эсвэл буцаа татаж магадгүй хаа. Үнэхээр тийм амар юм. Хүний өдөөс харж нэх өстой биш хаа ямар тач гэдэхгүй юу. Тэгсэн чинь Итали эсэргээрээ ингээд хүний өдөөс харчаад нусаа татгал юм бол тэр хүн үнэхэрийн заван шижгийн те яруу цэвэрч буусч юм уу тиймэрхүү санагддаг гинэ. Тэнгүүт эсэргээрээ ингээд байнгын салфетиктэй явдаг. Тэнгүүтээ одоо нусаа нэх хэрэгцээ гарах юм бол шууд ингээд тэр газараасаа ингээд гарч явж миний тэр ингээд юм болохгүйгээр зүгээр шууд өдөөс нарж нусаа нэх чинь тэр нь хамгийн соёлтой хамгийн цэвэрч хүний үлдэж байгаа үйлдэлээ гэж хэлсэн. Тэгэхээр тайдас тэ нусаа татахгүй байх дээр анхаараарэ гэж хэлмээрээ. За дараагийнх нь болохоор эхний хэд нь болохоор миний хэлэх зүйлсүүд ихэвчлэн хичээл дондор болсон явдлууд байгаа. За дараагийнх нь болохоор ерөнхий италчууд ер нь ямархуу хандлагатай байсан бэ гэд надад ямархуу хандлагатай санагдсан бэ гэдэг зүйлсүүдийг хэлнэ. Гэтэ зарим италчууд мэдээч яг миний хэлсэн шиг бол биш те. Яг л энэ зөвхөн миний л мэдэрч байгаа хүмүүс нь за нэг юм хүү юм байна гэж надад санагдсан зүйлсүүд гэсэн үг. За дараагийнх нь болохоор хичээл дондор шууд гараад явдаг. Багшаасаа зөвшөөрлөхгүй шууд гарах нь бол угаасаа л их сургууль байх хэрэгтэй зүйл. Тэгтээ энэ болохоор зүгээр гарч явахдаа бүр бүх хувцс бүх юмдагаа ингээд дэвтэр намаа аваад хичээл дуусгаас өмнө гараа авчдаг. Тэгээд гарч явахдаа бид нар ингээд нуугдаал ингээд тойрч мойрол ингээд хаалхтай ойрхон сууж магаал ингээд амар бэлдэж байгаа л яг ингээд багшиг өөр тийш харсан үед нь явдаг. Эсвэл ингээд нэг тийм хамгийн чимээгүй явж болохоор үед нь ингээд гарч явдаг шүү дээ. Энд болохоор яг багшийнхаа өдөөс ингээд загвар амтдаг юм шиг очиж ингээд алхаад эргэснээ ингээд хаалгаар гараа авчдаг. Тэгснээ гарахтаа заяа. За гоё хичээлээ авах юм заяа. Тэгснээ сайхан амраарай баяртай нэг тэрийгээ гараа авдаг. За амар сонин. Би болохоор угаас их сургууль ингээд зүгээр ингээд чимээгүй гарч явахыг бол мэдээд байгаа юм. Тэгтээ за баяртай гэдээ бүр гарч явахдаа ингээд өөдөөс нь алхаж малхаад хажуугаар нь бүр амарлаг ингэж алхах нь бол надад юм. За энэ италчуудад л байдаг нэг юм байна да гэж бодсон. Тэгээд энэний гаргалгааг би хамгийн сүүлийн химийн хичээл дээр ойлгосон. За энэ дээр яасан бэ гэхээр манай профессор ингэж хэлсэн аахгүй хичээлээ эхлэнгүүтээ. За таад ингээд хичээлийн төгсгөл ер нь түрүүлээ гараа авчдаг. Галт тэрэндээ амжихын тулд гэж хэлсэн заяа. Тэгээд нэрээ бодоод үзсэн чинь Итали болохоор хүүхдүүд өөр хотуудад ингээд амьдардаг. Гэтэ арай л том хотод их сургууль сурдаг. За жишээлбэл Пиза гэдэг хот нь Лукатай амар ойрхон, тэгээд Ливорно гэдэг бас юм жижигхэн хот гэх баха. Тийм юмтай ойрхон байхгүй юу? Тэнгүүд хүүхдүүд нь заавал ингээд байр түрээслээл нэг тэрийг заавал Пиза хотод амьдрахгүйгээр нэгэн цагийн зайтай юм чинь зүгээр нэг цагтаа ингээд автобус эсвэл трейнер явцдаг. Галт тэргээр явцдаг. Тэнгүүд тэр хүүхдүүд ингээд галт тэргэндээ амжихын тулд галт тэргэн ингээд эндхийг болохоор автобус нь ч гэсэн ялгаагүй тэдэн цаг тэдэн минутанд хөдлөн гэж бичээстэйдэг. Тэгээ бүр яг тэр цагтаа хөдөлдөг. Тийм болохоор яг тэрэндээ амжихын тулд шууд гарч яваад тэгээд хичээлдээ ингээд яг хэсэг юм чухал хэсэгт нь суужаа. Тэгээд яг дуусахгүй дандаа гарч явдаг юм байна лээ. Тэгээ би тэрийг мэдгүй ямар бүдүүлээстэй нэрээ гэж бодож исэн. Дараагийнх нь хичээлийн завсарлагаанаар заавал ангиасаа гарна. Уг нь ингээд завсарлжуул ингээд уршаа хойшоо хараад ингээд зүгээр ингээд яар сууж болно шүү дээ. Үгүй. Заавал судлаасаа босоод гарна. Гарч жаад бас заавал явах хэрэгтэй вэ гэхээр тэд нар тойр зогсон зав бүр ингээд 10 20-уулаа тойрч зогсон 4 5-уулаа тойр зогсно. Зогсчод юм ярьдаг.
Гэхдээ тэд нар нэг тийм амар юм ярмаар байгаа биш зүгээр л тэднэрт ингээд нэг тийм юм нэг хүн ярьж байгаа тэнд нь би ингээд багтчих юмсан гэдэг хүсэлтэй болохоор ингээд нэг тийм өөртөө ярихгүй ч гэсэн очиод сонсоол зүгээр ингээд тойрог зогсож байхад нь тойрог дотор нь ингээд ороод байж ах нь амар чухал зүйл юм шиг санагдсан миний бодлоор. Яг хуу муухай л да. Гэхдээ амар яриасаг хүмүүс угаасаа. Гэхдээ бүр гараад заавал тойрог зогсдог нь надаа юм амар сонир санагдсан. Тэгээд тавсарлагаан болгоноор тэгдэг зав. Тавсарлагаан болгоноор гарна. Гарахтаа заавал бүр ингээд коридорт ингээд хүн зурх зайгүй ийм том ингээд харах хориглоо тойрог зогсоод ийм яриа сууж идэг. Зогсдог. Суухгүй. Тэгээд загчаал одоо орлоо шүү гэх юм бол бүгдээр орно. Тэгээд дахиад завсарлах юм дахиад гараад тойрог зогсно. Амар сонин заяа. Тэг яг юу ярьдаа бол мэдгүй. Би угаасаа тэр дөрөв дотор байж үзээгүй. Тэм болохоор сайн мэдгүй байна. Ер нь бол тэгээд идэг. Надад тэрийг харчаад ямар сонин загсралт юм бэ гэж бодсон. За. Дараагийнх нь нийт ер нь италичуудад надад ажиглагдсан юмнууд гэх юм бол ер нь итали хүмүүс англинд амар сайн юм шиг санагцсан. Юу гэсэн үг вэ гэхээр би одоо Итали ирчээд ингээл хэсэг юмнууд хөдөлгөөн явж байгаа байхгүй юу? Оршин суух үнэмлэх. Тэгээл наад захын тэгээл ганц хоёр худалдаж авах ч юм уу тиймэрхүү өмнөдөр намайг харангуйтай шууд Аз хүн байна гээл шууд өөдөөс англиар ярьцдаг. Тэгээд заримдаа би ингээд италиар заримдаа үнэхээр ойлголцохгүй шууд англиар ярьж байгаа. Тэнгүүт англиар ангууд оо за чи тэн дээр очиод ярьчих марчих эсвэл намайг харангуйтай шууд оо за өглөөний минь гээл эхэлдэг. Тэгээд ер нь л хаач очсон ер нь англи хүмүүс амар олон. Гэтэ тэр англи нэг тийм амар төгс нэг тийм амарлаг англитэй биш. Тэгтээ хангалттай надтай ингээд ойлголцоод миний ярьсан юмыг ойлгоод миний өдөөс хариулах хэмжээний гэсэн үг. Тэгээ надад тэр нь амар гой санагдсан. Яг тэгвэл энэ төрчид би одоогоор ерөөсөө нэг тийм language barrier-ийг яг юм өдөр тутмын амьдралдаа мэдрээгүй. Яг тэгвэл хүн болгон англиар ярьчихж байгаа. Үнэхээр өдөөс италиар ярих юм бол би өдөөс нэг юм ойлгоод хариулаад ингэ явчихж байгаа юм. Тэгэхээр надад бол нэг тийм асуудал бол байхгүй юм шиг санагдсан. За тэгээд хүүхдүүд нь ер нь англи хэлэндээ бас ер нь муу санагдсан заяо. Уг нь бол биний ингээд expectation болохоор гадуур би ингээ явахаар ингээ хүмүүс амар англитай байгаад энэ тэнгүүт хичээл дээр бас ингээ хүүхдүүд нь амар англитай байх юм болоо гэж бодсон чинь яг үүнд нэг тийм амарлаг англи хэлтэй бол биш санагдсан. Яг хуу мэдхийн хувьд мэднэ. Гэхдээ ийм ярих бүр амар дургу. За гэхдээ тэрний шалтгаан нь заяо. Зүгээр миний харсан ийм өнцөг байгаа штэ тий. Тэр нь болохоор юу вэ гэхээр хүүхдүүд нь ингээд нэгнийгаа ингээ англиар ярихаар шоолоод идэг заяо. Амар сонин. Тэгээ нэг тийм бид нар ингээл ер нь бол ингээд Итали хэлнээс нэг тийм амар сайн биш байгаа байхгүй юу? Тэнгуут хүүхдүүдтэй тэгэл ингэсэн юм уу багшаа юу гэдэлчүү ингэхүү тэгхүү гэл ингээл юмнууд асууж байгаа штэ. Тэрийг дандаа англиар асуудаг байхгүй юу? Тэнгуут ингээд өөдөөс италиар хариулдаг эсвэл ойлгохгүй наа гэдэг. Тэг үнэхээр юм communicate хийх ёстой шаардлагатай үнүүд баг гараад ирэнгүүт бид нар ингээд ярих гад хичээнгүүт тэд нар үн ярьж чаддаг. Тэгтээ хүсдэггүй амар сонин. За дараагийн миний ажигласан италичуудад байдаг зан чанар гэх юм бол ер нь зэрэг ярих дурггүй эсвэл multitasking гэдэг зүйл байдаг шүү дээ. Нэг доор айгу олон зүйлсүүдийг хийх амар дурггүй эсвэл чаддгүй юм уу за мэдээж чадхал ахaltaа зүгээр дурггүй заяо. Тэгээ тэр нь бүр ингээд хамгийн энгийн зүгээр л дийлхүр дотор харагддаг заяо. Хүнд ингээд мөнгө хариулж өгч хахад нь уучлаарай танаа тим юм байна уу гэж асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь над руу амар уурсан заяо. Тэгснээ би энд ингээд хүнтэй байна. Тэгээд чи яг энэ хүний дараа орж ир. Гэ тэнгүүд ингээд тэр дэлгүүр дотор би ингээд зогсоол байгаа. Зогсож жагаад тэр хүний ингээд хариулт аваа гарын онгот нь нөгөө их чинь ингээд ярьж олно гэдгийг хүлээгээд тэгжээд ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд энэ удаа шиг тий надад ганцхан удаа тохиолдсон зүйл бол биш заяа. Надад бүр ингээд нилээ хэдэн удаа тохиолдсон. Тэгэл нэг газар очиод ингээд хингүүт хүүе байж даа гэл ингээд уралдаг заяа. Тэгэл би за ер нь ингээд нэг тийм давхцаж яриад эсвэл нэг тийм хүн юм хийж ахтан дундуур нь орсноо хүн ингэдэм үү тэгдэм үү дэрэг тахмар амар дургуун байна гэж бодсон. Уг нь бол тэр чинь нэг тийм миний хувьд амар юм хэцүү зүйл биш байгаа байхгүй юу? Хүнд ингээ мөнгө хариулж өгч хахтан танай тийм байна уу? Өнгөт нөгөөх нь байгаа байхгүй гэдэг хоёр үг л хэлчихэд болох байсан юм дээр ингээл уурлаа алцаа юу. Амар сон тэгээд идэг за тэгээд надад тэр нь жоохон таалагдаагүй. Манай Монголын ихнэр бол өө за хэл гэл ингээл 3 4 хүнтэй зэрэг дэлгүүртэл ажиллаад тэгж чадхалах. Тийм. Амар муухан муулсан дээ би бисээ. За дараагийн ажилсан юм маань болохоор хүний өдөөс юм шидэж өгдөг. Манай Монголд болохоор хүний өдөөс юм шидэх чинь бүр амар муухай бүдүүлэх тооцогдноо доо. Энд болохоор нэг тийм зүгээр шууд өдөөс нараа шидчихдэг за. Заах би тэрэнд нь ямар муухай соёлгүй юм гэж бодсон. Ер нь би ингээ нэг тийм амар юм соёлтой амар лаг хүмүүс гээд төсөөлөд ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд нэг тийм жоохон гаргууд ийм бишээс юм хата гэж бодоод идэг юм шиг санагдсан за би зүгээр өөрийгөө ажиглахад. За тэгээд тэр нь бас надад жоохон бүдүүлэг санагдаж байгаа шүү дээ. За яасан бэ гэхлээр дандаа ингээ дэлгүүр ороод хүнсний юм авах гингүүд өөдөө шууд шийддэг за. Уучлаарай тур авъя гэн шууд шийднэ. Дүнхтэй ингээд карта уншуулаад төлбөрөө төлчихөө гэл карта уншуулгууд цаанаас ингээ биелэн гарч ирнэ дээ нөтийн баримт нь. Нөтийн баримтаа аваад шууд шийддэг. Хүний гарт ингээд юусоо өгнө гэсэн юм ойлголт тэдний хувьд ингээ байхгүй амар сонио. Тэгээд за ер нь нэг иймэрхүү байд юм байна гэдгийг ойлгочоод тороо аваад өөдөө шидэнгүүт би өөрөө тороо нэгээд өөр юмнуудаа хийн штэ тий.
Нөтийн баримтаа шидэнгүүт би тэгэл цүнхлээл аваа явна штэ. Тэгсэн чинь би ингээд нэг орой ингээд найзуудтайгаа ингээд гараад тэгээд уучлаарай таны меню ингээд байгаа болов уу гэдэг ингээд зүгээр нэг тийм кофе уудаг юм бар мар байгаа штэ тий өөр үедээ өглөөний цай уудаг оройн ингээд вайн дээр уудаг газрууд байгаа гэсэн үг. Тэгсэн чинь тэр газар ингээд ерөөсөө ингээд ирж суучаад хахад бид нэр өөрсдөө менюг авчиж өгнө чи надад байж та нар надад байж гэдэг. Тэгээ ингээд хүлээгээ суугаад байгаа заяа. Тэнгүүт ирснээ анзан манай меню шүү гэж шидчдээ менюгээ тэр өдөр би бүр анх удаа ингээд ирээд амар ууралсан. За тэр ингээд соёлтно. Тэгэхэд хамгийн амар нь тэр шидсэн меню нь яасан гэж ширээн дээр ингээд буугаагүй ингээд шалан дээр унтсан. Тэгээ би ингээд тэр чин ингээд яг уу за шидэж өгч болно. Бүр шалан дээр унчлаа. Тэрийг аваад өгөөч тий. Юурөөсөө тэгдэггүй амар сонин. Тэгсэн чинь ингээд миний хамт явж исэн маа найз ингээд газар унсан менюг нь аваад. За менюн дээр нь юу байна ингээд юу ч олоогүй юм шиг ингээд аашилж байгаа байхгүй юу? Яг намайг бодвол ингээд 9 сарын өмнө ирсэн байгаа болохоор ингээд тэрэнд нь дассан юм шиг байгаа. Би болохоор ерөөсөө дасгүй байхгүй юу? Тэнгүүтээ би уурлангуудаа менюг нь ашиж байгаа хгүй өөдөөс нь. Ямар муухай соёлгүй ингээд. Би тэгээ тэр үед нь тэр үрг амар ааштай гэж мэдэрсэн. Тэгсэн чинь маа тэр ингээд хамт явж байсан найз. Өө зүгээр ингээд тим амар юм асуудал биш шүү дээ. Зүгээр гэдэг байгаа байхгүй юу? Миний хувьд ингээд амар муухай. Ялангуяа Монгол хүний хувьд миний хамт явж байсан найз нь Монгол хүмүүс биш байсан. Тийм болохоор ингээд миний хувьд албар ингээд амар муухай санагдсан. Тэгтээ тэдний хувьд зүгээрээ гэж шалан дээрээс менюг аваад уншихаа ингээл үзэгдэл юм бэлээ. Би тэр үнэхээр мэдээгүй. Тэгээд үнэхээр нэг тийм тэг энэ тэр хүн амт юм хүм шидэд байвал яна намайг ингээл гадаад хүн би ингээл Аз царайтай би ингээл хятад хүн шиг харагдсан бол эднэрийн дургу хөргцсэн юм байна. Энэ төр гэж юусоо бодоод хэрэггүй. Угаасаа л хятад хүн зан. Тэгэл болоо. Тийм л юм бэлээ. Амар сонио. За дараагийнх нь болохоор дэлгүүр дотор ингээ ороо явж байгаа заяа. Би ингээ дэлгүүрээ үргэлжлүүлээд тгий. Тэнгүүт миний ингээд зүгээр ингээд жижигхэн ажигласан юм гялгаар утан амар өөр. Гэтэ би ял тэрүүгээр бахархсан. Яа тэгвэл гялгаар ут чинь мэдээ задрал ороход амар уддаг тий. Тэнгүүт тийм гялгаар утан материал нь бүр шал уур. Би ингээд зургийг үзүүлчихье за. Энэ ингээд ер нь бол би ямар материалаар хийгдсэн яадаг гэдгийг бол мэдэхгүй байна. Гэтэ мэдээж л ойлгомжтой хурдан ингээд задардаг арай илүү хэрэглэнд байгаа юм чинь хамаагүй илүү давуу талтай болоод эдгээр хэрэгжилж байгаа. Тэгтээ эсэргээрээ надад амар юм хэрэглэж жоохон заан санагддаг. Яа тэгвэл юм transparent биш гэхээр одоо юу гэх нэвт шууд харагддаггүй гэсэн үг тэр торнууд нь. Нэг юм жоохон саарл өнгөтэй. Тэгээ юм нэлээ наалддаг төрлийн юм шал өөр юм нэлжгансан материалтай зав. Юм хатуу ширүүн яг юм гялгар бол биш. Тийм. Гялгар цаасан гэдэг хоёр материалыг нийлүүлсэн юм шиг юм нуурж унсан тиймэрхүү гялгар уттай байхгүй юу. Тэнгүүд ингээд тэрэн дотор ингээд хүсний тогоонуудаа хийн ингээд эсэм юмудаа хатгалахаар надад их тийм хогийн утан дотор хатгалаад амжиж санагдаад идэх байхгүй амар сонио. Эдгээр уут бүр яг ингээд өгцөө авлаа голоор нэрчлээ талын хэрэглээ тэр утан дотор далт хийлээ гэдэг бол миний хувьд ингээд амар заваа мэдрэл төрөөд байгаа байхгүй цаанаасаа өөр ингээд энгийн нэвч шууд харагддаг уут байсан бол надад ингээд амар гоё тухтай тэг би ингээд далт хийн заяа. Тэнгүүд яг тэр уутан дотор л далт хийж байгаа болохоор надад бүр амар юм хогийн утанд л би хүнсээ ингээд хогийн утнаас гаргаж идээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг за амар сонио. Тэр нь амар сон. Гэтэ үнэхээр давуу талтай л байх. Би тэгэж найддаг. Тэгээ тэрийг хэрэгэлдэг тийм байгаа. За дараагийнх нь болохоор надад жоохон хэцүү санагдсан. Ягаад гэвэл би өөрөө ер нь нэг тийм амтны амар дуртай, хайртай гэл ингээл муур зур харахаараа ямар хөөрхий ингээл нохомхоо харахаараа ямар хөөрхөн нохоо идэрдэг хүн төрөл юм биш үгүй юу. Би ингээл харалгүй ямар цаав юм бэ? Жоохон тойр явчих ёо яагаад ийна гэдэг төрөл юм байхгүй юу. Ялангуяа нохоноос би бүр амар айдаг заяа. Тэгсэн чинь энд бүр ингээд нохоотой хүн бүр тэр бум заяа бүр үнэхээр их. Тэгээд хамгийн ядаргаатай яманэштэй италчуудын дэлгүүр дотор нохоогоо аваад орчдөг. Тэгээд тэрнээс тэ хүнсний дэлгүүр байна уу, хувцсны дэлгүүр байна уу бүр ингээд падлигч байхгүй. Миний хувьд тэр бол ингээд юм ариун цэврийн хойд ингээд маш муухай байгаа байхгүй юу. Дэлгүүр дотор заяа одоо ингээд жишээ авъя. Би ингээд миг касаа орж байгаа байхгүй юу. Тэр дотор ингээд дотор хувцснууд зарж байгаа заяа. Тэр давхар хүүхдийн хувцснууд зарж байгаа заяа. Тэр дундуур ингээд нохоогоо ингээд аваа яваад байвал яах вэ? Хатаа ингээд амар муухай юм шижиг хүрсэн яг үндэ. Амар муухай санагдсан. Ерөө Монголд тэгээ аваад явах юмстай бөө юм болно гэсэн нохоогоо гаргах хэрэгтэй нэр яас ийсэн гэд лайв хийх хэмжээний л болох ах миний бодлоор. Тэгсэн чинь болохоор үгүй амар сонио. За тэгснээ давхар хүнсний дэлгүүр дотор яваад идэг. Тэгээд италичууд ингээд италичууд явах тэгэл угаасаа л ингээд хаагаад ирлээ шүү дээ. Ийм хүнсний ногоо SMS юмнууд ингээд дэлгээд ингээд ийл ингээд байж байгаа юм гялхар утны юм пакэжтэй байхгүй. Ийл байж идэг заяа. Тэнгүүд тэнд ийл байгаа юм. Тэгээ тэнд нохой хажуугаар нь явж ийн гэдэг бол тэр хүнс яг юм гоё эрүүл хүнс байж чадах уу? Тэ надад бол бас тэрнэр амар асуудалтай санагдсан. Тэг хүмүүс ингээд хоогоо гадна үлдээдэггүй бүгдийг аваад орчдөг. Тэгэл ингээд яг нөгөө нэг юу гэдэг вэ хүзүүч гэдэг лөө. Хүзүүчтэй нь ингээд бараал ингээд алхах явждаг. Нөгөө нохоо нь юу ч мэднэ одоо ингээд мэж байгаа ач мөнгөс ах ингээд алхаж явждаг.
Тэгээд жахаад энд нөгөө нохойтой хүмүүс амар их нохоогоо бүр ингээд тэрэгзэр түрээд бүр ингээд үр хүүхд чиг хайрлаа тэрч хүнсээд явддаг хүмүүс бүр амар их заяа. Тэнгүүт тэднэрийгээ яг ингээд хүнсний дэлгүүр дотор тгий явж байгаа нь бол миний хувьд бүр үнэхээр амар хэцүү байдаг. Ялангуяа айдаг хүний хувьд. За нэг иймэрхүү байна. Тэгээд миний хувьд мэдэрсэн италичуудыг иймэрхүү дээ гэж бодсон юмнууд маань ингээд дуусчихээн. Тэгээд энтэй холбоотой энэс гадна өөр Италитай холбоотой юмнууд мэдмээр байвал миний сувгийг дагаад миний бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд энэ шиг иймэрхүү бичлэгүүдийг би дараагийнхаа удаа оруулах болно. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.